За би нэг сарын өмнө энэ ADA coin-ы тухай стейкийг тухай харуулж гисэн ба тийм ээ. Тэгээд ADA coin-ыг би евро дээр хадгалаад дараа нь сарын дараа та нарт хэлж өгье гэж бичсэн ба. За энд надад нэг коммент тийм ээ Binance дээр зүгээр юм бэлээ гэсэн коммент ирсэн ба. За тэгээд сарын өмнө хийхэд евро дээр би та нарт нэг сарын өмнө хийхэд дахиад нэг сарын өмнө хийхэд евро дээр нэг 5 ADA ороод ирсэн байсан тийм ээ. За одоо сар өнгөрөхөд бол ерөөсөн надад ямар ч өөрчлөлт гараагүй. Миний байгаа картано тэр чигээрэл ADA байж байна. Тэгээд би одоо тэгэхээр өнөөдөр яг тэр сарын өмнө хийсэн юуны ADA-гийн ашиг гарсан уу юу гэдгийг та нарт хэлж өгч чадахгүй тийм үү? Яг тэгвэл надад ерөөс ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа учраас. За тэгэхээр өнөөдрийнхээ энэ бичлэгээр юу гэж хэлэх гэж байгаа гэвэл би Binance дээр ADA coin-ыг хадгалах, стейк хийх давхар одоо жишээлбэл евро дээр байгаа Binance дээр би дахиад хийж үзье гэж бодлоо. Яагаад гэвэл энэ коммент бичсэн залуугаас гадна бас нэг хүн надад та ADA coin-ыг Binance дээр 120 хоногоор хадгалаад үзье. Ер нь бол тэр хүн юу гэж надад зөвлөгөө өгсөн гээл ADA заавал ADA ч биш Binance дээр цойжилж хийхээр цойжилж стейк хийхээр 120 хоногор хийвэл хамаагүй ашигтай юм аа. Тэрнээс доошогоо айгүй бага, нэгдүгээр бага хувьтай, хоёрдугаар нэг их тийм актер ашиг гардаггүй гэдэг. За тэрийг бол бид нэр угаасаа мэдчихсэн тийм ээ нөгөө хувь нь айгүй бага байдаг штеп. Тэгээ би ямар ч байсан ингэж хийдээд зөвхөн та нартай би нэгсэндээ хуваалцах чаа гэсэн үг тийм ээ. Та нар өөрсдөө коммент дээр яг зөв үү буруу юу гэдгийг надад хэлээд өгөөрэй. За би юу гэж хэлэх гэж байгааг вэ? ADA-га би евро дээр дахиад нэг сар хадгалж үзье. Binance дээр би нэг 120 хоног хадгалж үзье. Тэгээд мэдээж хэрэг үнэхээр энэ тэр евро дээр бол хувь нь бага боловч яг яаж орж ирдгийг хэлж мэдчихээд хэрвээ тэнд одоо нэг сарын дараа дахиад ингэж ямар ч миний балансанд өөрчлөлт орохгүй бол би тэрийг нааш нь евро Binance руу татъя гэж бодоод байгаа. За би тэгэхээр 2 хоногийн өмнө ADA-г 120 хоногоор стейк хийсэн байна. За тэрийг би одоо та нарт харуулад яаж хийснийг харуулад тэгээд ашиг нь яаж орж ирж байгааг гэдгийг бас харуулад тэгээ хэдүүлээ. Дараа нь бас нэг сарын дараа би еврого харж байгаад хэрэг өөрчлөлт хийхгүй байхгүй байвал сарын дараа ADA бас нэг ямар өөрчлөлт гарч ийн гэдгийг юу яагаад харуулад тэгээд энийгээ бүр одоо нэг мөсөн хурлаж шийдвэрлэе. Ер нь бол ADA хаана бэ зүгээр юм бэ гэдгийг. За тэгэхээр түрүүчийн бичлэг үзэж байгаагүй хүмүүс бол одоо энэ дээр сайн хараарай. Спот руугаа ороод бидний спорт байлаад байгаа тийм ээ спот. За энэ лугаа ороод ADA-га олно. Та нарт хэрвээ ADA байхгүй бол нэг өсөндөө ADA худалдаж аавна гэсэн. Байгаа бол энэ ADA гэдгийг аргашаагаа яваад ард талд нь нөгөө өөр нэг гээд байдаг тийм ээ. За энэ рүү харуул. Өөр. За энэ дэвч энэ өөр нэг гээд. За энэ дээр бидний сонирхол татчихаа юм гэвэл энэ доод талын locked staking. За энэ би хугацаагүйгээр нэг удаа хийж ирсэн. Нэг их шалтай. Биш энэ. Тэ шалтай юу орж ирэхгүй. Хувь ерөөс орж ирээгүй. Тэгэхээр би одоо надад ямар юу сонирхож байна гэвэл энэ locked staking гэдэг нь сонирхол татах. Тэгэхээр бид нэр энэ дээр дарах нэ. За дэлгэцээ би жоохон багасгах тийм. За ингэнгүүт энд хараа 30 хоног болохоор 431 байна. Гэтэ энэ чинь нөгөө нэг 431-ээс арай бага штэ тийм ээ. За 60 хоног болохоор 465, 90 хоног болохоор 1129, ингээд 120 болохоор 1579. За тэгээд 120 хоногоор хийхдээ зэрэг Binance евро 2-ын нэг онцлог байгаа. Та нар энийг ихлэ сайн сонсоод аваарай. Евро дээр болохтон зэрэг ингээд цоожлцсон ч гэсэн тэг хэрвээ надад ADA-гийн хэрэг болвол би еврогоос дуртай цагтаа гаргаад авчихна гэсэн. Binance дээр бол дуртай цагтаа гаргаж авахар ашиг гардаггүй. Тэгэхээр та нар бол 4 сар одоо ADA-га нэг мартна гэсэн үг байна шүү дээ. ADA-гийн үн нэмэгдсэн ч байсан, унсан ч байсан зүгээр өнгөрсөн тэгээд мартах нь. Яг тэгвэл юуны Binance-ийн нэг онцлог нь ингээд 120 хоногоор цоожлцсны дараа
гаргаад авахар ерөөсөө үндсэнгээл авна. Ямар ч нэг ашиг нь орж ирж байсан ашиг хүртэл орж ирэхгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бол жоохон сэтгэл санааны хувьд яах нь 4 сар би энэ хаадаг мартна гэдэг бодолтой байх нь. За одоо stake now гэдээ дарна. Stake гэд now гэд дарангууд энд нөгөө таны бот юунд spot wallet байгаа ADA-ны хэмжээ. За би болохоор энийг уржигдэр хийсэн учраас надад энэ зөвхөн 120 хоног хийсний 2 хоногийн дараа орж ирсэн ашиг нь байна. Ашиг нь Binance дээр болохтон зэрэг шууд ерөөсөө л төгжээл маргааш нөгөөдөр нь гэхэд spot руу орж ирнэ. Euro дээр бол ерөөсөө мэддэхгүй орж ирж байгаа нөгөө нь мэддэхгүй. Тэгээ хизээ орж ирэх юм би сайн мэдгүй аа. Төрөгчийн болохоор 1 сар болоод ороод ирсэн. Одоо бол ерөөсөө таг. Тэгэхээр нэг ийм онцлогнуудыг та нар сайн мэдж аваарай. Өөрсдөө тэгээд хаана хадгалах нь гэдгийг шийдэх нь шүү дээ. За энэ нь болохтон зэрэг 120% хадгалангууд энэ нь шууд еврогоо орж ирээ да. Юу гэдэг лээ? Спот руу ороод ирсэн ба. За би тэрийн дараа нь харуул. За хэрвээ би өнөөдөр хийх юм бол 11 сарын 28-нд хүртэл ерөөсөн би энийг мартах нь шүү дээ. За энэ автостейкинг гэдээ байгаа. Би энэ автостейкингийг тавиагүй. Ингээд би атсан. Унтраацсан. За яагаад гэвэл одоо би жишээлбэл 100 хамгийн дээдлээ 100 ADA байх хэрэгтэй юм тийм үү? За би одоо 100 ADA хийлээ гэхэд минимум нь айгу бага юм билээ. За 100 ADA айгу за нэг 20 ADA хий тийм үү? Эсвэл 20 ч юм уу 30 ч юм ADA хийлээ гэхэд ашиг нь бид нэр орж ирж байгааг нь бид нэр өөрсдөө хараад яваад их юм тий тооцоолох нь хэдийн хэмжээний ашиг орж ирж байгаа гэдгийг. Хэрэг автостейкинг дээр ингээд энийг тавьчих юм бол нөгөөх маань спот руу орж ирэхгүй нөгөө евро чинь эргэж ороод идэг. Нөгөө хадгалж байгаа руу чи эргэж ороод идэг. Тэгэнгүүт нөгөө хүн чинь ерөөс хэдийн ашиг орж иж байгаа мэдгүй ингээд нэгэсэндээ зууралдсан гэсэн үг тийм үү? Зунгарлаа зууралдаад хэдэн ч орж ирээд байгаа ингээд аюу хэцүү дэрэг тооцоолоход. Тэгээд би та нарт дандаа хэлдэг тийм ээ. Ямар нэгэн юм арилжих хийхтэй ч юм уу, стек хийхтэй дандаа ашиг хадгалж байгаа гэж хэлсэн. Эргэж битээ оруулж байгаа нэг тийм ээ. Ашиг бол дандаа бидний нөгөө жинхэнэ wallet-д хадгалагдаад байж гэн гэсэн. Ер нь бол ямар нэгэн байдлаар ашигаа эргүүлээл оруулаад ингээд ахаар ерөөсөө хүн ямар ч тооцоо болж байна. За тэгээд энэ жижигхэн дээр дараад энэ зөв тэмдэг тараад тэгээд ингээд доотлол дээр confirm гэдээ арчина. За энд минийх ягаад итгэвчгүй байгаагүй л энэ минимум хүрэхгүй байгаа учраас тийм ээ. За ингээд 120 хоногор хийч. За одоо хэдүүлээ. Миний уржигдрын хийснээс хэдэн нөгөө юу н орж ирсэн түүхийн эргээд ороод хараа тийм. За энэ 100 гартал дээр өөр нэгэд байж байгаа тийм үү. Энэ savings биш шүү. Энэ staking гэдэг дээр нь дарна. Яг л бид нар чинь stake хийсэн ба. Тэгэхээр энэ дээр дараад. За энэ орж ирсэн минь хардаа 0 1 0 0.0. Энэ болохоор яг одоо 42 ADA хадгалсны юу нэгэд орж ирж байгаа гэсэн. Төрөний миний нөгөө спот байгаа баланс. За тэгэхээр энэ болохтой зэрэг бид нэр ямар ч ийсэн хадгалсныгаа харах нь шүү дээ. Над руу орж ирж байгаа нүг нь гэдэг. За одоо би энэ дээр нэг далимдуулаад өнөөдөр юу хэлж өгч байгааг гэвэл Dogecoin-ы хувь нь айгүй бага 120 хоногор хийхээр. Хардаа ADA болохоор 15.79, BNB болохоор 12.96, Doge болохоор 3.1. Тэгсэн мөртлөө Doge ерөөсөө хувцаагүй хийж мэхэр бол ерөөсөө баг мэдэгдэхгүй. Хамгийн Doge хадгалах хамгийн дээд хэмжээ нь 500. 500-аас дээшгээ хадгалж байна. За тэгээд би өнөөдөр та нарт юу гэж хэлэх гээд байгааг бол би ийм 3 coin-ыг 120 хоногор хадгалаад 4 сарын дараа та нарт ашигтай ашиггүйг нь хэлж өгнө. Тэгэхээр би бол бодохтой мэдээж ашигтай л байна гэж бодчих. Тэгээ ер нь бол Doge-ыг хадгалъя гэсэн хүмүүс болохоор нэг 100 ч хадгалж болно, 200 ч хадгалж болно. Яг 500-аас л дээш хадгалж болохгүй байх нь шүү дээ. За ингээд ерөнхийдөө энэ coin-ууд маань би өөрөө эрсдлээ үүрж байгаа тийм ээ та нарт ингээд хэлэхэд. Одоо жишээлбэл би 4 сарын дараа энэ coin-ууд байхгүй үнэн хэд байхгүй надад бол ерөөсөө хамаагүй байхгүй. Би одоо энийг нэгсэндээ ер нь бол та нар ингэж бодох хэрэгтэй. Эрсдлээ юу гэж бодох вэ? Одоо би хэрвээ энийг алдлаа гэхэд надад ямар ч нэг юу байхгүй шүү тий. Гомдолгүй. Ягаад гэвэл би л өөрөө буруутай. Ерөөсөө
Нэг өсөндөө би энийхээ нэг одоо тэгэл нэг 4 сарын хугацаанд нэг өсөндөө хайччаа гэсэн. Ашигтай байна гэж өөртөө бодоод хайжаа гэсэн тийм үү? Хэрвээ энийг алдах юм бол хинч та нарт одоо тэр буруутай, байнас буруутай, тэр хүн буруутай, дорж дурмаа буруутай биш. Яагаад гэвэл би өөрөө эрсдлээ хүлээгээд хийж байгаа. Энэ дээр та нар ерөөсөн мөнхийн өөрийнхөө толгойд бодчих хэрэгтэй. Энэ миний өнөөдрийн талхны мөнгө биш үү? Тийм ээ. Би одоо энийг нэг хийлээ гэхэд би маргааш талх авах мөнгөгүй болчихно гэж бодож ерөөс болохгүй. Дандаа өөрийнхөө боломжийн энийг ингээд алгуулсан ч надад эрсдэллээ би өөрөө хүлээндэг бодолтой байж ч эсрэг хийгээрэй. Дахин би сануулж хэлж байгаа шүү. Маш их эрсдэлтэй. Тэгэл за энэ туулагч ингэ хийсэн бэлээ би ингэж хийчихийг шийдвэрлэж болохгүй. Яагаад гэвэл та нарын яг өөрсдийнх нь эцсийн шийдвэр өөртөө гаргана. За энэ стейкинг хэрвээ ингээд надад ашигтай байгаад энэ аада ашигтай байгаад евро сарын дараа надад ямар нэгэн ашиг ерөөсө харагдахгүй байвал би наашаага татаж ирчих магадгүй. Тэгээд та нар одоо энэ хоёр бичлэгнээс өөрсдөө шийдээрэй. Нэр еврод нь хийх юм уу? Эсвэл Binance нь хийх үү тий? За яг нь ер нь бол евро бол цэвэр wallet. Тэнд чинь бид нэр бол нөгөө аадаага айгүй удаан хугацаагаар хадгалах тийм wallet. Нөгөө 12 үгийг хүнд чилж болохгүй. Бараг л худалчинд өөрөөсөө нууж хадгална гэсэн. Тэгээ өөрөөсөө нуужж болох. Binance болохоор биерж юу ч болчих магадгүй гэдэг талаас. Ийм хоёр зөвлөгөөг та нарт өгье. Тэгээд та нар хэрвээ би ингэж хийгээд үзье гэвэл би яагаад та нарт стейк хийлээд байгаа гэвэл стейк юундаа их сайн гэвэл нэг их тийм нөгөө хүн үнний өсөлт онолтоос шаналаад байдаггүй. 4 сар хадгалсан чи унж гэнэ үү өсөж гэнэ үү надад хамаач байхгүй. 4 сарын дараа л би гаргаж авч гэдэг юм тийм үү. Хоёрдугаар их завгүй ингээ байнга интернет дээр байгаад суугаад байж чаддгүй, ажиллаад байж, суглуулад байж чаддгүй хүмүүс л яг харьцангуйгаар ингээд хийгээд орчихсон байхад зүгээр аж яхаар тийм ээ ингээд явж гэнэ. Жохон ч гэсэн одоо ингээд өдөрт нэг юм жохон орж ирээд байх юм шүү дээ тийм ээ. Энд жоох орж ирэл, энэ жоох орж ирэл ингээд байгаа. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд нөгөө subscribe хийгээд лайк дараад коммент юугаараа бичээрэй. Би энэ коммент хийж байгаа хүнээс бас яг санаа авсан энэ хүнд баярлалаа. Энэ бол тухайн үед 23% байсан юм тий 15 хоногийн. Өнөөдрийн одоо яг өчигдрийн миний хийснээр бол 15 хэдтэй. Энэ нөгөө ханшнаас шалтгаалж байгаа бах. За бас нэг хэлэх юм мартсан байна. Энэ дожигийн 120 хоногийг юу ямар юм бэ лээ шүү. Айгу хурдан дуусчихдаг юм билээ. Жишээлбэл одоо дожиг хий гэж бодож байгаа хүмүүс өдөр болгон нөгөө тэр лог стейк байна уугүй юу гэдгийг харж яахгүй бол нэг тэр болгон тэр 120 хоногийн төвчдгийг гарч ирдэггүй юм байлээ. Яагаад ч одоо хүмүүс хийдэг ч юм уу яадаг ч юм айгу хурдан дуусчихдаг. Тийм болохоор хэрвээ та нар дожиг нэг жоохон 100 дожиг ч гэсэн галт хийчих гэвэл бас нөгөө ингэж өдөр болгон шалгаж байгаа. За өнөөдөр яг логод байна гэж орж хийх юм шүү дээ. Тэгвэл би бас нэлээд удаан хүлээсэн. Нэг орохоор ерөөсөө байхгүй, дахиад орохоор байхгүй. Тэгээ харин нэг аз таарч 22-нд нэг аз таарч энэ 122 хоногоор хадгалах нь гараад ирсэн юм. Тэгэхээр бас яах нь үргэлж байж ах юм биш байна лээ шүү. Тэгэхээр энд минийх дээр байхгүй юм гэж битээ ойлгоорой. Заримдаа байгаа, заримдаа байдгүй юм билээ. Зарим сард байгаад, зарим сард ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ дээр бас сайн анхаараарай. За ингээ бүгдэнд нь баярлалаа. Баяр та. Энэ бичлэгээ ингээд дуусгая.